За 11-р сарын 8-ны техник шинжилгээ давхан төрөж байна. За зураг дээр 11-р сарын 7-ны зураг өснө гэсэн цэг маань ерөнхийдөө энэ 61.8 гэж энд тэмдэглэгдсэн. 37.89 цэгийг сэтэлж чадсангүй. Одоо байгаа ханш ч гэсэн 37.66 тэрийн цэгийг үндсэндээ мөргөд ухарсан. Лондонгийн зах зээл нэгдснээр. За одоо энд орж ирж байгаа энэ бүдүүн улаан бол 50 мөгөө ирж байгаа. Энийг үндсэндээ бас мөргөө доошо татах магадaltaй харагдаж байна. За ингээд доошо үндсэн тохиолдолд эндээс хамгийн цэг бол 37.00 гэсэн цэг байна. За энийг сэтэлсэн тохиолдолд 38.50 гэсэн цэг харагдаж байгаа. Евро USD нэг цагаар иймэрхүү байдалтай байна. За паундын тухайд энд 2 евро хийгээд үндсэндээ дээш явцсан. Тэгэхээр евролуудыг дандаа дээш нь гаргаж хийгээд байгаа боловч 60 63 гэсэн цэг дээр бол үндсэндээ нэлээ хатуу resistance байгаа нь харагдаж байна. Энийг сэтэлсэн тохиолдолд 61.30 гэсэн энэ дээдлийн цэг рүү явах боломжтой. Энэ цэг рүү орж ирэх боломжтой. За эргээд доошоо орж ирж байгаа тохиолдолд за энэ өдөр улаан гөрөгч та эргээд доошоо орж ирж байгаа тохиолдолд хамгийн боломжтой цэг бол энэ байгаа 60.00 гэсэн цэг байж байгаа. Энэ хүртэл татсан тохиолдолд дараагийн цэг бол мэдээж энэ Fibonacci-гийн энэ ногооноор тэмдэглэгдсэн 59.30 дээр харагдаж байгаа Fibonacci-гийн 100 руу түүний доор 58 158 90 59.00 энэ дээдлийн цэг бол 59 159.30 тэрний доор 59.00 гэсэн энэ цэгүүд рүү ороод ирэх ингэж орж ирэх боломжтой. Эхний ээлжинд бол 160.00 эсэлэх хэрэгтэй болно. За йений хувьд бол өнөөдөр мөн хөдөлгөөн багтаа 78.00 гэсэн цэг дээр ирчээд байна. Ер нь 28-30 pp рейнжтэй хөдөлж байна. За алтны тухайд өчигдөр ороо нэлээд өсөд 40 хэдэн доллараар өсөд Америкийн зах зээл дээр гараад 1800 гэсэн цэгийг хүрсэн. Энэ дээр одоо 1805 1820 гэсэн цэг бол энэ цэгийг дээшлэн 1820 гэсэн цэг рүү өсөлт орж ирэх боломжтой. За одоо эндээс эргээд татж байгаа тохиолдолд 61.8 гэсэн Fibonacci-гийн цэг харагдаж байна. 1770 гэсэн цэг рүү орох боломжтой. Алтны тухайд иймэрхүү байна. Гэхдээ эндээс харж байхад энэ цэгүүд маань энд банк энэ хувьд бас евролуудыг дандаа дээш нь гаргаж хийгээд байгаа. Энэ трендийг ерөөхдөө нь өсөлтийн трендээ гэж үзвэл иймэрхүү байдлаар өсөд орж ирэх боломжтой харагдаж байна. Энэ 7 хоногт 1820 руу гараад ирчих тийм хугацааны чадамж бол харагдаж байна. За 1770-аас доош урамж орж ирлээ гэхэд 1750 1730 1700 гэсэн хүчтэй цэгүүд хамгаалж байгаа. Дээрээс нь фундаментал бол ерөөхдөө дэмжиж өгсөн учраас үнэлт бол одоо ерөөхдөө хүч нь бол харьцангуй саарсан харагдаж байна. Ингээ өдрөөр татсан Fibonacci бол энд харагдаж байна. За евро йений тухайд үндсэндээ бас еврог тагсан хөдөлгөөнүүд хийсээр байгаа. За харин нэг өөр сонирхолтой болоод бол Еврочеф байна. Еврочеф фундаментал мэдээгээр Швейцарын засгийн газар Швейцар франкийг еврогийн эсрэг 1.30 1.25 1.30 1.40 гэсэн шалгуунуудыг хийнэ гэсэн мэдээлэл хийчихэд байгаагаас шалтгаалаад энд бол бараг 350 орчим pp өсрэлт бол гарсан. Гэтэ яг албаас интервенц бол ороогүй байгаа. Интервенц орж ирсэн тохиолдолд энэ өсөлт маань 1.25 1.30 хүртэл өсөх боломжтой гэж харагдаж байна.
NDT-ийн улаан шугам бол 1.25. Швейцарын төв банкны хамгаалж байгаа шугам бол Доотлын улаан шугам 1.20 байгаа. За өнөөдрийн техник шинжилгээ манай тойгонд явууллаа.